Зохиолыг бичсэн Орших. Уран зөгнөлтөө Адал явдалт зохиол. Онгод хөлөглөгч Гурав. Бүгд бүтэн хувилбараар орлоо. Нэгдүгээр хэсэг. Би өвдснөөс болж хашгирч байлаа. Аимшигтай өвдөлт. Хамаг биеийг минь тасар татгана. Гэхдээ энэ өвдөлтөл миний хамгийн ихэр хүсэн хүлээсэн өвдөлт билээ. Тэгтэл хажуунаас нэгэн танил дотн хоол. Маралжинго. Гайрт минь. Тэсэр хэмээн хэлв. Хажуу тийш харгалаа. Чөтгөр тонилгогч амгалан над руу хайр дүрэн харцаар харж байна. Энэ үед миний урд зогсож байсан эмч гарах гэж байна шүү. Хамаг чадлаараа дүлээрээ хэмээн хэлвэ. Амгалан гарнаас минь атгалаа. Би хитэнтэй амьсгаа авч байснаа хамаг чадлаараа дүлв. Утсан ч үгүй. Нялх хүүхдийн зөрхрөн орилох чимээ сонсогдлоо. Эмч хүүхдийг минь миний гарт өгөөд эцэг ширээ царайлгэр гараад ирлээ шүү. Хэмээн хэлв. Би хайр дүрэн харцаар хүүхэд рүүгээ ширтэж байхад амгалан миний мөрөөр тэврээд хайрт минь. Одоо чи бид хоёрт бидний аз жаргалд юу ч садаа болж чадхааргүй боллоо. Одоо хоёулаа бүхнийг орхиод гурвуулхнаа сайхан амьдэрцгаая. Тэр ертөнцийн төгсгөл галав юулах мэдэн хамаагүй. Чи л миний дэргэд бай. Маралжинго хэмээн шивнэ. Тийм ээ. Та бүхэн гайхаж байгаа байх. Гэхдээ ийм зүйл тохио. Хэзээ нэгэн цагт магадгүй энд гүйлгдэж буй түүх ингэж дуусна. Харин яаж яваад ийм зүйл болсныг та нарт ойлгуулахын тулд би эхнээс нь ярих хэрэгтэй байхаа. Хормос тэнгэрийн гараас мултармагцаа би шууд л хот руу очоод Сүбэдэтэй уулзаж мэддэг бүхнээ ярьж өглөө. Үнэн бурхны тушаалаар хормос тэнгэр бидний дээрээс галан бороо оруулж бүхнийг сүйтгэх гэж байгаа тухай Сүбэдэ. Хөөх. Санснаас эрт эхлэж байна шүү. Гэв. Та ийм зүйл болно гэдгийг мэдж байсан юм уу? Мэдхээр төдийгүй бэлдэж байсан гэж. Тэгэд юу төлөвлөсөн юм бэ? Миний төлөвлөгөө бол та нараа цээрлүүлэх гэсэд бас үүний сацуу би чамд өөр зүйл хэлмээр байна. Ингээд Сүбэдэ надад үннийг хэллээ. Би гайхахдаа дахин нэг лавлаж. Тэгэхээр гурвалжин хэдий хүн төрлөختнийг ад чиглэрээс авардагч. Үнэн бурхан галав юулах үед гурвалжин хүн төрлөختний эсрэг зогсно гэсэн үг. Ийм учраас цэнхэрдөлт чөтгөр өөрийн дотор захирагдах хоосон гих бүлгэрмийг байгуулж дэлхий дээрх бүх гурвалжин байгууллагуудыг устгах гэж байгаа гэж юу? Хэмээн асуул. Сүбэдэ толгой дохиод харин надад нэгдсэн гурвалжин зогсоох хоосон устгах галав юулхийг болиулах төлөвлөгөө байгаа. Урт хугацаанд бэлдэж ирсэн төлөвлөгөө. Энэ төлөвлөгөөний эхлэл нь цээрлүүлэх стиг бүтээх байсан. Одоо харин төлөвлөгөөний 2 дахь хэсэг рүү орох цаг нь болжээ. Тэдний бүгднгийнх нь уур хилэнг өөрсөд рүүгээ чиглүүлэх. Гэж хэлхэн тэр. Юу? Энгийн тулд чи замбуулан дээр байгаа үнэн бурхны мудрыг хулгайлах хэрэгтэй байна. Гэтэл Маралжинго. Би дөнгөж сая Деважингаас эргэн ирлээ. Амсхих зав болохгүй гэж юу? Намайг инхэлэхэд Сүбэдэ нэмсэглэж. Чиний хүч чадлын нууц олон нийтэд тодорхой биш ч гэлээ. Зарим нэг чамтай ойр байдаг хүмүүс бол тэр хүчний чин тухай гадарладаг. Тэр нууц бол чи өөрөө. Чиний гайхамшигт мах бод, гайхамшигт сүнс сүдэр, гайхамшигт оршихуй. Чиний биед орсон, чиний сүнстэй холилдсон. Чиний оршихуйтай нэгдсэн ямар ч онгод, ямар ч чөтгөр, ямар ч бурхны хүч чадлынхан нэг гээхэн хэсгийг өөртөө шингээдэг. Босод бөөнөр бол дотроо оруулсан онгодынхоо савтууд ийхэн л болдог бол чи тэдний хүч чадлыг авдаг. Харин чиний хүч чадлыг нь авсан хүчрхэг оршихуйнууд донд нэг жинхэнэ бурхан бий. Саарал хүнч.
Цаг хугацааг гарын хайсаар удирдах авгаа хүч түүнд байсан. Чиний бие түүний хүчнээс авсан байх учиртай гэж хэлв. Тийм бол юу гэж? 2 хоногийн өмнө үнэн бурхны мотор хулгайлагдсан. Одоо хаан байгааг мэдэх аргагүй. Гэхдээ 2 хоногийн өмнө хаан байсныг бол би мэдэн шүү. Бас хулгайлсныхаа дараа чи мотрыг хинийч мэдэхгүй газарт нуух хэрэгтэй. Газрын хаан ихтэй нуугдсан зүйлийг олж болно. Харин цаг хугацааны хаан ихтэй нуугдсан зүйлийг олох илүү хэцүү байх. Тэр мотор үгүй болоо цэнхэрдөлд чөтгөр болон түүний хоосон гих бүлгмийн гурвалжин руу бас хүн төрлөختн рүү хийх дайралтыг няцаах маш хэцүү байх болно. Маш их хүн төлнө. Харин моторыг нууж чадах нь зөвхөн чийл байна. Би хараахан удирдах сураагүй байгаа. Бүх зүйл санамсаргүйгээр л болдог. Тэгтэл энэ үед хаалга онгойж өрөөнд амгалангийн өргөмөл эцэг болох гүртэн лам аюуш орж ирлээ. Тэрээр нэмцэглэж хүчээ удирдах сураагүй гинэ. Сургах тал дээр бол би чамд туслаж чадсан шүү. Хэмээн хэлв. Та цаг хугацаагаар аялж чаддаг байсан гэж юу? Би биш ээ. Чи чадана. Яах вэ миний заавраар явбала. Гэхдээ нэг зүйл ойлгоо. Чамд хичнээн удаа бүхнийг өөрчлөх, бүхнийг дахин их нээснэглэх хүч байсан ч хувь тавилан гих зүйлийг өөрчилж чадахгүй. Ингээд би аргагүй эрхэн цүбэдэгийн төлөвлөгөөг дагахаар бол мөн гүртэн лам аюушийн зөвлөгөө сургамж надад үнэхээр тус болсон. Цаг хугацаа орон зайгаар аялахын тулд шууд явах гэж оролдох хэцүү. Харин орон зайн хаалга ашиглахаас ихэсэн нь дээр гэж. Цаг хугацаагаар аялах болон орон зайгаар аялах нь угтаа нэг зүйл юмсан ч. Тэгээд би түүнтэй хэдэн сарын бэлтгэл хийсний дараа орон зайн хаалга нээж чаддаг болсон билий. Мөн энэ дашрамт хэлэхэд энэ бол цаанаасаа төрмөл авьяастай байж хэмээн амжилттай болдог зүйл бөгөөд тэр мундаг мэдлэгтэй гүртэн лам аюуш ба ухаалаг чөтгөр тонилгогч амгалан чингэж чадахгүй юм. Харин дээр дурдсанчлан надад саарл гүнжээс авсан цаг хугацааг удирдах чадвар байсан тул ингэж сурч чадсан юм аа. Гэхдээ орон зайн хаалга үүсгэхдээ нэлээд цаг авдаг. Уг нь илүү бэлтгэх байсан ч миний цаг хугацаагаар аялах хязгаар нэлээд удаашраад ирсэн тул цогсоохоос аргагүй хүрсэн юм. Тэгээд орон зайн хаалга үүсгээд миний гарч ирсэн газар болоо нэгэн том бүхэл сейфний өрөө. Энэ замбуулан дэв дээрх улс үндэстэн өрт өөрсдийн тусдаа удирдлага бүхий гурвалжин байгууллагууд оршин байдаг. Гэхдээ тэднийг хүчирхэгжүүлж буй үнэн бурхны мотор бол ганц. Цор ганц. Тиймээс тэр байгууллагууд хамтдаа үнэн бурхны моторт зориулж нэгэн байгууламжийг босгосон. Төв хэсэгт энэ сейфийг хийсэн. Миний дотор нь зогсож байгаа сейфийг. Уг нь бол өвдөс шидээр хамгаалагдсан энэ сейф дотор зөвшөөрөлгүй оршихуй орж чадахгүй. Харин энэ тал дээр надад зүбэд туссан билээ. Иймээс л одоо миний урд үнэн бурхны мотор гэгэн дүрээрээ байж байна. Цул болор эрднэр бүтээгдсэн баримл мэт мотор. Би сансан хэрэг нь бүтсэн хүн шиг багтал тайгаар мушисаар алхаж очоод моторыг авах гэсэнд гэнэтхэн аянга цаглах чимээ сонсогдох нь тэр. Эргэн хараад тэнд хэн гарч ирснийг хараад цочирдсан. Золт айл аргаш унчихсангүй. Балчеро. Монхийн тамаас чөлөөлж өгсөн ажилтнтайгаа ингэж нүүр учрах юм чинээс сансангүй шүү. Тийм ээ. Энэ болоо тэв тэнгэр бөө байх нь тэр. Аймд мэд гэгэн дүрээрээ өмнө минь зогсож байна. Тэрээр үргэлжлүүлэн доогтойхон чимшиг ярьж. Тэгээд энд юу хийж яваа юм бэ балчира? Арай надтай ижилхэн зоригтой юм биш бэцтэй. Үнэн бурхны мотрын төлөө ирсэн гэж юу? Хэмээн асуулаа. Та мэдсэр байж ингэж мэдэн бодлоод яхавт тулалтгаас зайлсхийсэндээ ингэж л байгаа биз дээ. Үгүй бол та намайг аль хэдийн нэргэж орхих байсан. Бид хоёрын хин нь хамгаалалтын сахиуснуудыг аргалж чадсан ч тулалдаад эхэлбэл байгууламжийн зэргүүд мэдчихнэ. Тэр дор нь илүү хүчтэй өвдөс шиднүүдийг дуудана.
Үнэн бурхны мотрыг авах нь битгий хэл илүү азгүй тэгвэл эргээд там руугаа танилцчихж мэднэ. Балчир минь. Хэрвээ чи мотрыг зүгээр өгөөд явуулахгүй болоо. Тулалтхаас өөр яалтай билээ. Би эзнийхээ төлөө дахиад там руу явсан ч чадна. Та тэгтлээ үнч гэж юу? Цэнхэр дүлт чөтгөрт. Мэдээж тэр биш. Би ганц л эзэнтэй. Харин чи сүбэдэд тэгтлээ үнч гэж юу? Чиж бас энд гацхыг хүсэхгүй л байгаа бидтэй. Намайг сулсан учраас гурвалжин чамайг үхснийхээ дараа гарцаагүй там руу явахаар шийдсэн байх ёстой. Чи үнэхээр өөртөө тиймч хамааралгүй зүйлийнхээ төлөө там руу явж чадах уу? Тийм ээ. Сайн байна. Тэвтингэр зайран ийн хилээд над руу гараа сунгасна. Хүчрхэг бол хаан аянгаар намайг нэргэж орхих юм дэрэ. Бидний хүчний ялгааг мэдхийн тулд би хамгаалахын оронд шууд л мөнхөх тэнгэрийн аянгаар өөдөөсөн сөргүүлэн дайрлаа. 2 асар их хүч хоорондоо мөргөлдөв. Энэ яг л Харри Поттер болон Волдеморт хоёр өөдөөсөө шидэм мөргөлдөө хийсэнтэй ээжлэхэн зүйл болж байна. Тэвтингэр зайран инээмсэглэж. Балчира. Тэр үед мөнхийн там дотор уулзаж байсныгаа бодвол хамаагүй хүчтэй болжээ. Бүр хэд дахин хүчтэй болсон байна. Гэж хэлээд бүр ч илүү хүчсэн. Би аргагүй ирэхэнд хойш түргэтл. Өөрсдийн хүчээр бас өвдөст хүчний хэмжээгээр тэмцэлдвэл Тэвтингэр зайр надаас одоо ч илүү хүчтэй байгаа бололтой. Гэхдээ тулаанд хинэн илүү хүчтэй биш. Харин хүчээ зөв ашиглах тактиктай ялдаг. Харин энэ тал дээр мэдээж гүртэн лам аюуш намайг зам руу чиглүүлсэн билээ. Би Тэвтингэр зайрангийн зүгээс эрж буй аянган шуургыг сөрхөө болж нэгэнтээ бултаад өөрийнхөө аянгийг элчиг хэлбэрт оруулаад шууд дайрлаа. Намайг ойртохоос өмнө Тэвтингэр зайран хідэнтэй нэргэх гэсэн боловч намайг оноч чадалгүй зөрөн өнгөрөв. Би эртээхэн тойрч бултсаар явж очоод хэлбэрт орсон аянгаар нэлээд хідэнтэй амин цэгрүүн довтлон шархтуулж чадлаа. Тэгтэл Тэвтингэр зайран нэгэнтээ хүчрхэг аянгийн дэлбэрэлт үүсгэж намайг өөрөөсөө холдуулаад ийм хэллээ. Биднээс гарч байгаа хүч байгалийн аянга биш. Өвдөст хүчний нэгэхэн хэлбэр. Тиймээс хувиргаж хат дууруулж ашиглаж болно гэдгийг ойлгожээ. Чамайг гарцаагүй нэг чадварлаг багш бэлтгэсэн байна тийм үү? Би нэмсгэл. Тэвтингэр зайран. Тэгвэл ч эцэст нэгэн би чамайг балчир гэж өрөвдөх биш. Дайчны ёсоор хөнөж чадах нь. Удган маарлжинго. Гэж хэлээд өөрийнхөө цусан улаан аянгийг хүчрхэг том жад болон хувиргаад над руу дайрлаа. Тэвтингэр зүг ээрч нэг өвгөн зайран биш ажээ. Түүний хурд хүч үнэхээр энгийн хүнийхээс хол илүү юм. Гэхдээ миний хүч чадалч түүнийхээс нэг их дутсангүй. Олон дүрт онгод энэ хүч дахин бийдмийн шингэсээр бэлж чадал хурдны хувьд ч намайг мөн л хүнээс хавилуу төвшөнд аваачсан билээ. Бид хоёрын дулаан үнэхээр ширэн үргэлжиж байсан бөгөөд хэрвээ энэ өрөө хэдэн зуун тооны жинтэй цул ган төмөрнөөс бүтсэн сейф биш, жирийн цэм дэлснээс бүрдсэн жирийн нэг өрөө байсан бол аль хэдийн устж үгүй болох байсан. Мөн цаг хугацаа өнгөрөх тусам би Тэвтингэрийг арга ивээр ил үүрхэж биеийг нь шархтуулж чадаж байваа. Тэвтингэр гайхаж чи зүгээрч нэг тулалдах бус. Тулааны урлаг ашиглаж байна тийм үү? Хэмээн асуувал би. Тийм ээ. Тэр найзын маань ашигладаг хятадын эртний элдийн тулааны урлаг болох салхи гүйцэгч 18 элдний арга гэж хэлв. Тэгтэл Тэвтингэр зайран. Ойлгомжтой. Чи ийм давуу талтай юм болоо. Энэ тулаан шударга биш болох нь. Тэгвэл би өөрийнхөө давуу талаа гаргаж тулааныг тэнцвэржүүлнэ гэж хэлснэ. Хүчээ нэмээд эхлэх нь тэр. Мэдээж надад Драгон Бол дээр гардаг шиг хүч хэмжих багаж байхгүй. Гэхдээ өвдөст хүчтэй хүмүүс босод өвдөст хүчтнүүдийн гаргаж байгаа өвдсөн хэмжээг мэдэрч болдог. Харин Тэвтингэр зайрангийн өвдөст хүч богино хугацааны дотор өмнөхөөсөө хэд дахин нэмэгдэж мөн тасралтгүй өссөөр байна. Цаг хугацаа өнгөрөх тусам
ялах найдлага багасгана. Нүд нь улаан өнгөөр гэрэлтэж, биеийг нь тойрон улаан аянган судал урсаж, өрөөн дотор яг л аадар бороо орсон мэт тасралтгүй улаан аянга цахилж эхэллээ. Хугацаа алдаж болохгүй болсон тул би шууд л дайрлаа. Тэгтэл Тэвтингэр гараа нэгэнтээ савсан асар том аянган шуурга миний зүг нүргэлэн ирэв. Би арайхийн өөрийнхөө цагаан аянгийг бамбай болгон ашиглаж хааж амжлаа. Тэгэд дахиад дайрах гэтэл өрөөн дотор хүчрхэг тарнын үсгтээ зузаан хуйг дуулга зэвсгээр өвч тоноглогдсон айрам хаалгаар тасралтгүй цовон орж ирж байв. Та нар зөвхөн Гурвалжингийн өндөр тушаалтан нэвтрэх боломжтой. Онцгой бүсэд зөвшөөрөлгүй нэвтрлээ. Одоохон бууж өгцгөө. Та нар бүслэгдсэн. Тэгтэл Тэвтингэр цайран уурлаж. Чиртэй юм. Би тулааны талбарыг цэвэрлэвэл чи дургуцахгүй бидтэй. Уутган маарлжингоо. Гэж хэлснэ. Хоёр гараа нэгэнтээ хавцарсанд энэ удаа аянган шуурга өрөөг тэр чигтэн бүрхөв. Би дахиад л цагаан аянга бамбанд ховиргож өөрийгөө хамгаалсан бол энд орж иж байсан бусад цэргүүд бүгд хүйс тэмдрүүллээ. Гэхдээ цэргүүд нэмэгдэж орж ирсээр л байв. Бас Тэвтингэр зайргийн хүчж тасралтгүй нэмэгдсээр байна. Үүнийг ойлгосон би шууд л хингэргээ гаргаж ирээд хилэгнэгч тэнгэрийг бийдээ дуудлаа. Оюун ухаанаа хадгалж үлдэж чадсны дээр биенээс минь Тэвтингэр зайргийн хаасч хавилуу өвдөс шид гарангуд аянгийн хүч ялгаран гарч ирлээ. Тэвтингэр хөө тулааныг хурдан дуусгахаар шийджээ. Ачээний зөв нэрэл удалгүй илүү хүчрхэг өвдөс шидтнүүд энд ирэх байх. Гэхдээ юу гэж тулааныг чи биш би дуусгана гэж хэлснэ. Над руу гараа сунгасанд миний цээжнээс доторх эрхт нийгэм нь суглаад авчих шиг л болж. Хилэгнэгч тэнгэрийн сүнсэн биеийн утсан хүүхэлтэй адил дадагдан биенээс минь гарч Тэвтингэр зайрынгийн бие рүү орчихсон дэрэ. Би цочирдсандаа өөрийн эрхгүй өвдөгсөх хөрнсөв. Энэ новш шууд бөөгийн онгодыг хүний биед байхад нь гаргаж ирээд булгаагаад авч чаддгүй юм байна. Ийм учраас л тэр бөө нарын хувьд хязээж дийлдэшгүй мангас юм байна. Тэвтингэр над руу алхан ирснэ. Тол гойг минэлж. Нэг онгодоо алдахын төдийд ингэж тулалдах хүсэл чинь унтарч байгаа болоо. Би чамайг хэд өндрөөр үнэлсэн бололтой. Уутган маарлжингоо гэж хэлээд гардах аянгаа ихэн жадны хэлбэрт оруулаад тол гойг минь завчхаар дээш далайл. Харин үүнийг л хүлээж байсан би тэр жад нь яг тол гой руу буух мөчөд гялсхийн болтож өсрөн холдоод үнэн бурхны мутрыг авч түрүүнээс хойш онгорхоо байсан орон зайн хаалга руу үсэрлээ. Гэвчэг орохын өмнө Тэвтингэр бөө миний шилэн хүзүүнээс адхан авхан тэр. Одоо болно. Уутган маарлжингоо. Үгүй. Тулаан дуусаагүй байна. Би хэлээд орон зайн хаалга руу үнэн бурхны мутрыг шидчихлээ. Тэвтингэр уурлаж намайг хажуу тийш шидэж орхиод тэр хаалга руу орох гэсэн боловч чадсангүй. Орон зайн хаалганы нэг давуу тал бүтээгчээс нь өөр хүн орж чадахгүй. Харин түүнийг ийм сатаарсан боломжийг ашиглан би хаалгыг буцаагаад хав. Тэгээд түүнд амдаараа баригдахгүй тулд өөрийнхөө толгой руу аянгийн хүчээр чиглүүлээ. Тэгтэл Тэвтингэр хурч ирээд бугуй нас минь шүүрэн авчаа. Намайг зөвшөөрөх хүртэл үхэхгүй шүү гэж хэлснэ. Мянган бэрийн алхаа хэмээн орон зайгаар аялах өвдөст хүчний тарин шивэнсэнд хүчтэй аянга нэргэж нүд харах байлаа. Эргээд нүд нэгтгэхэд би мянган бэрийн алхаагаар хаан ирснээ хараад тун гайхав. Асар том хадгүй хязгааргүй хүүхсдийн айрам асуур бас түүний амьлуулсан бусад ад чөтгөрүүд харин шидтнүүд зогсож байх нь тэр. Асуур. Чи мотрыг халтчхаа гэвэл Тэвтингэр зайр. Тийм ээ. Гэхдээ хаан байгааг нь мэдэх нэг авчирсан. Яман хараалчд даатгachж болох байх. Харин чиний хийж байгаа зангуйл хэр шатандаа явж байна. Хизээ дуусгав. Хэмээн асуув. Асуурын нэмсэглэн. Яг одоо дуусна гэж хэлээд гол хэсэгт байх нэгэн чулуун орон дээр очлоо.
Тойроод баахан лам хувцастай хүмүүс сууж байна. Харин би орон дээр хэн байгааг хараад алмайран гайхал. Тэв тэнгэр нэмсэглэж. Би чамда түрүүн өөрийгөө ганцхан эзэнтэй гэж хэлсэндээ. Одоо чи харах болно. Хэмээн хэл. Удсан ч үгүй. Лам нарын майн ушиг чимээ чангарч, улам бүр чангарсаар чимээгүй болоход чулуун дээр хэвтэж буй хүнээс асар их хүчрхэг өвцөд хүч тал бүр тийш сацрав. Тэгээд тэр хүн орноосоо өндийлөө. Асуур сүр их дуугаар хаанда мэхийн ёслоо хэмээн хашгирахад тэнд байсан бурхан чөтгөр үхэгсэдгээд бүгд өвдөгсөх хурч толгой гуд хайлгав. Бэж бас. Учир нь бүхэл замбуу твийг эрхшээж тухайн үед хүн төрлөختөнд мэдэгдэж байсан газар нутгийн 80% эзлэн авсан. Хамгийн авгай хааны өмнө хэн толгой өргөж чадна гэж. Тийм ээ. Асуурын хүчээр амилсан тэр нэгэн бол авгай эзэн богд Чингис хаан байхан тэрэ.